Аянгат та алтар нэрээ айлтах нь айл отог омгийн хин гэдэг хатан бэ? Бисүдэ хатан. Уйгдаас гарвалтай бисүдэ нэрт хатан байна. Олон түмэнд их хамарт гэдгээр алдарсан. Аянгат Юнгүн гэдэг нь таны нэр үү? Эсвэл таны цол уу? Бисүдэ хатан. Юнгүн гэдэг нь их хатан гэсэн үг. Хувилгаан хатан буюу хаадын ээж. Их хатан гэх утгад угсаа гарвал өндөртэй их хаттаас улбаа авдаг их хаттыг тэр үед юнгэн буюу их хатад гэж цололдог байсан. Гарвал угсаа доогууртайч төрийн суудалд өндөр зэрэгтэй хаттыг бол бээж хатад гэдэг байсан. Сүр бики Мандуул хааны их хатан юнгэн юм. Сүр бики гэдэг нь сүр жавхлант гэсэн нэртэй цол. Их хабартуу гэх нэр бас бий. Энэ нь зүнж хатан алтан ургийг зөнгөөрөө аварсан мандуухайг олж хатан ухааныг зааж алтан урагт оруулж алтан ураг мөхөөс аварсан. Аянгат иш гэдэг хатад гэдэг нь юу гэсэн үг вэ? Бисүдэ хатан. За иш буюу исие. Энэ нь үед амнуулан 2-3 төрөөр оршиж байгаа хаттыг хэлнэ. Аянгат хатад дотроо бас өөр байх нь тийм ээ. Эсие, юнгүн, бээж гэж 3 ангилж байгаа мó. Бисүдэ хатан. Эсие хатад гэдэг бол хаадын өтөл ээжийг хэлж байна. Ачаа үзэж байгаа. Ач нь одоо хан хөвөн. Өөрөөр хэлбэл хань нь хаан ширээнд суусан, хүн хаан ширээнд суусан, ач нь хаан ширээнд суусан. Ийм хаттыг эсие хатад гэж тодлоно. Ханилж байгаа хань нь хаан ширээнд сууж байгаа. Өөрөө өндгөн сүгээр ханилсан гэргийг юнгэн хатан буюу их хатан гин. Өргөн төмний барьсан эсвэл өөрөө очиж авсан оюун ухааны бядтай уус дүрийн үйлтэй баг хаттыг харин бээж хатад гэдэг болсон. Аянгат эсие хаттыг иш хатад гэж бичээд байна уу? Бисүдэ хатан мэдэмгүй дуудлага хазаагаа биз? Аянгат таны эцгийг биг арслан гэж бичсэн байна. Бисүдэ хатан. Бики арслан гин. Аянгат бики цолтой зарим хүмүүс байсан юм уу? Бисүдэ хатан. Тэр цаг зарим гэхээсээ илүү уйлыг төвшдөгчийг бики гэдэг байсан. Өнгөрсөн нууцыг тайлагч, ирээдүйн нууцыг тайлагч, далдын нууцыг тайлагч, далайн нууцыг тайлагч, өвийг хадгалагч, өглөгийг өгөгч, түмнийг засагчийг бики гэж нэрлэнэ. Аянгат бики цолд эрэгтэй эмэгтэй хүнс хамаагүй юу? Бисүдэ хатан. Хамаагүй. Аянгат эзэн дээцийн үед бики цолтон гэж төрд ажилдаг зарим хүмүүний хэлдэг байсан уу? Бисүдэ хатан. Отог гарвалын тэргүүн зарим. Аянгат аймгийн зарим билүү юу лээ? Бисүдэ хатан. Отог гарвалын тэргүүн зарим. Бидний үед зарим биш, зайсан гэж нэрлэдэг байсан. Хэрвээ төрд зарим орж ирвэл түүнийг хүндэтгэн зайсан гэж нэрийдэнэ. Аянгат зайсан нэрийн сан гэдэг нь юу гэсэн үг вэ? Бисүдэ хатан. Тэр бол хүндэтгэл. Зарим хүмүүнд хүндэтгэл үзүүлж зайсан гэж дуудана. Бидний үед эсие хаттыг хөвүүд нь үжин гэж хүндэтгэн. Эзэн хааны үед үжин гэдэг нь их хаттыг ерөнхийлөн нэрлэдэг байсан. Бидний үед хүндэтгэлд ижи гэдэг нэртэй ойролцоо болсон. Харин үжин гэдэг нэрийг эмэгжи, өндөр ижи, төрийн дээд ижи гэдэг утгаар хэрэглэх болжээ. Бээж, юнгэн, эсэ гэдэг бол нахад гарвалтай өгнөөс ихтэй. Юан гүрнээс улбаалan ирсэн. Юан гүрэнд төрийн олон албыг олны түгээмэл хэлэгдэх үгсээр нэрлэх болсон. Иймдээч нахад хэлний нэршилгээ төрийн олон албуудын нэрийг тодлох болсон учиртай. Одоо та нар латин хэл ариун ашиглаж байгаатай адил. Пассворд, менежер, театр гэдэг үгтэй адил. Түүнээс улбаатай ч монгол хэлэнд хуурсан хатуу авайлбар хэлбэртэй болсон. Явлочка гэдэг нь явлаг, машина гэдэг нь машин,
Garage гэдэг нь crash болж хувирсантай ажил. Их үг ямар үг байсан нь мэддэхгүй болтлоо хувирсан. Аянгат Jack Rutherford зохиогчтой Монголын их хаттын нууц товчоо номон дээр энэхүү аюул занлын шин их уурхай Турфан хамын баян бүрдэд анх бий болсон гин. Энэ хоёр хот хятадыг ойрхон орнууд Европтой холбож баян бүрдүүдийг дамжин ас холын аян замыг туулах жингийн цувааны замд орших худалдааны томоохон төв байв. Гэхдээ энд өгүүлж буй цаг үед урд өмнө хийгддэг байсан худалдаа арилжааны өчүүхэн төдийтэй тэнцэх бараг үлгээ эдгээр хотод ирдэг болсон байна. Ингүү зүлийн эдгээр хот худалдаа арилжааны сүлжээ амин чухал холбоос байсан утга учраа алдаж дээрэмчдийн нуугдах газар болж хувирчээ. Гэхдээ эдгээр баян бүрдэд бага хэмжээний цэргийн хүчийг хангаж чадах газар тариалан эрхлэгч хүмүүн ард оршин суудаг байсан бөгөөд тэднийг эргэн тойронд нь үргэлжлэх мэн улсын их цэргийг болон бусад дайснаас хамгаалж дөнгөдөг байв. Турфанд төвлөрсөн нэгэн шин зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Биг Арслан Монголын улс төрийн хүрээнд орох эсэн тайшин орыг эзлэх болон улмаар өөрийн гар хөл болсон хүмүүнийг их хаанд өргөмжлөхөөр санаархаж эхлэв. Тэр борчгон овогтны дундаас их хааны залгамжлагчийг олж гаргаад их хаанд өргөмжлөөд түүнд өөрийн их хабартуу хэмээх охиноо хатан болгож өгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр Биг Арслан Монгол улсыг хадам аавын дүрээр өөрийн дураар удирдах боломжтой байв. Гэвч энэ санаагаа гүйцэтгүүлэхэд охиныг нь монголчууд тун царай муутай гэж үздэг явдал саад болж байв. Түүний нэр нь хүртэл монголоор том хамарт гэсэн үг байв. Гэх мэтчлэн бичсэн байна. Энэ нь гадаад эрдэмтэн хүмүүн бас олон их сурвалжийг судлан байж өөрийн дүгнэлтээ хийжээ. Бисүдэ хатан гүжирдэж байна. Аянгат луу алтан товч зэрэг зарим их сурвалжид Мандуул хаан их хамарцтай учрах үедээ хөгшин өвчтэй байсан учраас нэр нийлдэггүй байсан. Бүсгүй хааны хатан хэвээр үлдсэн ч гэсэн тэд аажмаар бие биесээ холдож тусдаа холд байж сурчээ гэж бас бичсэн байна. Би Мандуул хааны тухайд түүхийн баримтуудыг тодлон харахад их хамартын аав нь ашиг хонжоо хайж Мандуул хаанд охиноо өгсөн түүнийг айлгал сүрдүүлдэг дээрэмчин байсан гэхийг бодвол 1463-аас 1467 оны үед Мандуул нь хаан болсон байдаг. Гэтэл Мандуухаас эцэн хатныг 1464 онд хатан болгож авсан бол хөгшин залуу хоёр хатныг зэрэг авсан мэт ойлгогдохоор байгаад байна. Эндээс дүгнэж харвал 1463 онд хаан ширээнд суусан Мандуул нь 37 нас гартлаа гой нэр яваа юу? Эсвэл бичигдээгүй ихнэрүүд бас байна уу? Хаан болохдоо их хамартыг ав гэж дарамтлуулж авсан эрх мэдээлгүй доожгүй хаан байсан бол Мандуухайг бас хэн гэгчин дарамтлж өгөх болов гэх мэт асуудал гармаар юм. Тэгэхээр гүжирдлэг гэдгийн баталгаа гарч ирж байх шиг байна. Мөн Мандуул хаанд том болсон хоёр охин бас бий шүү дээ. Ээж нь хэн юм бэ? Бас тодорхойгүй. Бисүдэ хатан. Тийм ээ, ирээ цэргүү гүжирдэж байна. Мэдэмгүй байж мэдэмхэрч болно уу? Тийм худал түүх энэ хорвоод байхгүй. Би тэгээд бутаж хүүхдүүдтэй хаанд очиж хатан ширээнд суусан болж таарах нь уу? Ядарсан ч хаан бол доо. Хаан нэртэн байж шилээд сонгоод авчихмаар л юмсан. Тийм түүх байх нь олон зүй ёсны баримтаар няцаагдана. Аянгат. Түүхийн сурвалжуудад таныг энэ мэт худлаан өнөө болтол бичсээр иржээ. Энэ Америк хүн тэр номуудыг уншаад таны зураглалыг ерөнхий өөрийнхөөрөө гаргасан байна. Гэвч энэ хүн монголчууд өөрсдөө хаттай үл тоож мартаж орхисныг нь сануулж энэ цаг үед та нараас үнэн худлыг асуух сэтэл өгсөнд би баяртай байна. Иймээс та бид худал төгийг нь үнэн болгож гэрчлэх ёстой болж таарч байна. Та эцгийнхээ тухай тэр үеийн байдлын талаар ярьж өгөөч. Бисүдэ хатан. Тэр цагт ойрот түмэн дотооддоо бас самуунтай эцэг минь тогоон төмөр хаан болон эсэн тайштай юр тааламжгүй байсан. Гэвч Мандуул хааны ээж нь ойрод Монголыг нэгтгэх санаатай гэж Бики Арслантай ураг барилдаж охин гуйж түүний охин Бисүдэ миний биеийг баг авахд сойрхож өндгөн сүгээр ханилуулсан. Мандуул хаан Жонон хүмүүний жаягаар багаас гэргийтэй болж ойрдод 4 жил хүргэнд талбиж ёсонг гүйцээсэн.
Их жонуудыг устгах уймэнд Бики харслан эцэг минь мандуулыг урд хормоодоо эрхлүүлж хойд хормоодоо нуун байж тэр уймэнээс аварсан түүхтэй. Мандуулын амьд үлдсэн учир шалтгаан нь бас нэгэн гэрчлэх баримт босуу. Аянгат тэр их хоморголсон аллагаас ганцаараа үлдсэн түүх энд гарч ирэх нь байна гэж ойлголоо. Бисүдэ хатан. Баг ахуй 9 хавартад нь хөргөн талбиж 4 хавар хүргэдэд талбив. Уул ясандаа 2 хавар болоод харих ёстой байсан ч их жонодыг устгах уймын самуунаас холуур байлгах гэж 4 хавар талбиж эцэстээ ихэн нэрж бидэн хоёрыг ханилуулан суулгаж ясалсан. Бид төрийн хэрэгээс холуур эгэл эрэм хоёр шиг олон жилийг үдсэн. Мөн эсэн тайш бол мандуул хааны цусан төрлийнх. Тийм ч учраас түүнийг хаан болгох гэж олонтой зүтгэж санаархсан боловч эзэн тайшийн санааг Монгол ноёд эсэргүүцэх учраас бусад хаан хөвүүдийг жондыг удаа дараалан хан болгосон. Гэвч тэд ойрод Монголд болсон ар өвөр болгох самуунд нь бултаараа үгээрсэн. Эзэн хааны угсааны хааны шууд улбаатай мандуул үлдсэн нь гарцаагүй. Өөд өөр нас бид хүрсэн хүмүүн үгүй тул хаан болохоос аргагүй болгосон. Мандуухаас эзэн хатныг авах болсон очих нь бидний отхон хөвөн маань муу хүмүүнд хорлогдож өглөөс эрэхтэй амьгүй болжээ. Багал зуурыг нь шахаж алсан байв. Тиймээс миний биеэр өтөл болсон ба дахин нуган өр төрүүлэх үгүй юу гэдэгтээ тулж мандуул хаанд дахин олон гэргээ авч нуган өрсийг төрүүлж хаан угсаага баталж бүхэлдвэ хэмээсэн сэтгэлийг агуулв. Гэвч мандуул хаан би гэргээ авч болох ч олон байх тусам төр самгардна. Цөөн байвал сайн. Чи мэдтвэ хэмээсэн. Иймээс би төрд нөлөөгүй нэгний үрийг олж түмний сэтгэлийг амгалан байлгахыг эрхэмлсэн. Ордон доторх ноёд 3 үзэл 4 хэсэгт хуваагдаад л далд арвин уйл самуунтай байсан учраас тэдний хинээч ургаас хатан авахыг үл зөвшөөрнө. Хэрвээ хатан авах аваас нэгэн тал хазааж дотоод самуун улам аривдах болно. Аянгат тэд нар чинь 3 хуваагдаад 4 үзлээр яваад байгаа мó? Ямар 3 үзэл вэ? Бүгд хаан шинэний төлөө юм уу? Эсвэл үзэл бодлороо хуваагдаад байна уу? Бисүдэ хатан. Тийм ээ, ордон дотор 3 үзэл байна. Мандуул хаан, Тулайн удмын сүүлийн хаан гэж тэр үед хүлээн зөвшөөрөгдөж байсан. Болоод жонон амьд эсэх нь мэдэгдэмгүй байсан тул мандуул хааныг өхвөл хэн энэ төрийг удирдах вэ гэхэд бултаараа Чингис хааны удам гэж байсан. Нэг бүлэг нь ганц Тулайн удам биш өвөөдөө цагаатай зөчийн угсаанаас хаан ширээнд сууж болно гэх нэг үзэл. Харин нөгөө нь өгөөлөн эхийн хөвлөгөөс төрсөн хэн боловч хаан байх учиртай гэх нэгэн үзэл болно. Аянгат та нар ганц Тулайн удам хаан байх ёстой гэж үзэж байсан уу? Бисүдэ хатан. Бид эзэн дээдэст андгаа өгсөн учраас өгөөдөө хааны бус Тулайн угсаанаас цаашдын хааныг тодолж Тулайн удмаас хаан залган химээн бүлхэн болно. Тулайн угсааг дэмжигчд хөөгдөж өгөөдөө цагаатай зөчийн угсаа Монголыг удирдана. Хаан дээдсийн ахан дүүс аав нарын угсаа удирдана гэж байхад Монгол хинч байсан төр удирдана гэх энэ 4 үзэлтэн болсон. Энэ 4 үзэл бодол нь хаан ширээг нь авч явж ард түмнээ инэрхэл сэтгэл байсан. Өөр өөрийгөө чадaltaй гэж сэтгэх тийм л өчгтэй байв. Аль алинд нь улбаа байна. Аль алинд нь угсаа байна. Аль нь ч буруу биш, аль нь ч зөв биш. Тэнгэр алийг нь таалах мэдэмгүй. Тэр цагт самуунтай байлаа. Яг л тэнгэр унтаж байх хооронд бид самуурч байгаа мэт ирээвэр хураавар байсан. Хөх тэнгэрийг унтаж байгаа гэж хүмүүн болгон л айлдаж байсан цаг. Тиймд бидэнд энэ их зовлон, энэ их гамшиг нүрлээд байна гэж бөө удгун зайрдууд хэлнэ. Тэнгэр хизээсэр нь тэр цагт тайван болно. Тэр цаг хүртэл амиа хоргол гэдэг үгийг өвгдүүд хэлж байсан. Тэр нь лугаа адил зум болгон гам болно. Өвөл болгон зуд болно.
Энэ хоёр зовлонгийн дунд ард зовж байхад ардынхаа зоог амуулахаа мэдэхгүй ахан дус хоорондоо чи надаас мухагтвал би хаан болно гэж тэрсэлдэнэ. Хэрв өөрөө л хаан болчихвол ардынхаа зоог амуулах мэт аашлна. Ардаа амуулна гэж хаан ширээний төлөө тэмцэлдэнэ. Хаан болчихвол ардаа амуулж чадна гэж итгүүлсэн. Мөн чанараа алдаж зөвхөн хаан судлыг л байндаа авсан тийм самуунтай цаг. Мандуул хаан энэ бүхнээс ихэд твитгэртэй. Тиймээс ардаа эхэлж тэтгэе. Жонон хэлбэртэй надад эрх мэдэл байна. Засаг захиргаанд надад хүч байна гэж аажуу тайван ардаа тэгшилж ардын дунд нэр олсон. Хинч хаан байсан яах вэ гэд ардын дунд мандуул хаан тэдний ахуй амьдрал ган зуд гай твитгэр нүүдэл суудлыг тэгшилж усны хор цасны ёрыг зайлуулж өгч байсан. Аянгат усны хор цасны ёрыг зайлуулна гэж юу гэсэн үг вэ? Байгалийн гамшигаас ардаа яаж хамгаалж байсан бэ? Бисүдээ хатан. Бороо орвол аадар болж үер бунаа. Үүнийг усны хор гэд байна. Цас их орвол хонгорлон бууж, адуу малд зүдэргээтэй зуд болно. Өтгөс өвгдийн нүүх жагийг буцаан сэргээсэн. Тэр цагт Юан гүрнээс дөнгөж нүүж ирсэн хаад ноёд нүүх ёсыг мэддэггүй байв. Гэвч мандуул хааны ээж нь угаас нүүдэлчин угсаан турсан. Нүүдэлчдийн ёс жаягийг сайтар сахдаг хатан байсан тул нүүх дэг жаягт хөвгдээ сургажээ. Тиймээс мандуул хаан адуу малаа аваад нүүдэг цөөхөн нэгэн хитгэн ноёдын нэг байсан. Суумал ноёд нь Юан гүрэнд сууж сурсан шигэ нэг газар очиж бугсаар байгаад усны хорд цасны ёрыг үздэг байв. Харин мандуул хаан боломжоор нүүн бууж багхан ардаа хөтөлж явсан тул тэр зовлонг үзээгүйч нүүж суухад биеийн зовлонг их үзсэн. Иймээс алт мөнгө ариун биш ч адуу мал ариунтай байв. Тээж явхад хялбартай, тэтгэж явхад ихтэй тийм л хөрөнгөт байсан. Гэвч тэр үед алт мөнгөтэй нь илүү нэр хүндтэй, адуу малтай нэр сэргүй байсан цаг шүү дээ. Аянгат гол шалтгаан нь Юан улсад суушаад багаасаа амьдарсан бэлэн юмд өссөн болохоор нүүдлийн соёлоо дэг жаягаа мартаж тэгээд хот байгуулад суурин амьдрал дассан тул байглаа дагах нүүдлийн амьдралтай зөрчилдөж эхэлсэн юм байна тийм үү? Бисүдээ хатан тийм ээ. Эзэн хааны толгойн угсааныхан дандаа суул учраас өөхөх яалтай. Толгойн угсаа нүүдэлчдийн төрд нүрүү болсон цаг үе байсан. Хаа газар яахан байна, тэнд тулайн угсаа байна. Учир нь Юан гүрний хувьд тулайн угсаа үргэлжлүүлэн хаан ширээ барьж, ихэс ноёд болж өргөжөж, Хувлай хааны үр садал тэнд хамаг их ноёд баяд болж, дандаа эргэтэн ямтан байв. Хин л ноён хин л бэж гэвэл толгойн угсааныхан байж, хаан л буруу хэрэг өдүүлж, найр цэнгэн болж, хамаг самууныг үүсгэж байна гэвэл тэнд л толгойн угсааныхан сархад ууж хүүхэн эргүүлэхээс өөр гавшгайгүй дэмий хідэн ноёд болжээ. Аянгат Хувлай хаан цэцэн хаанаас хойш дандаа толгойн удам явсан юм уу? Бисүдээ хатан. Тийм ээ. Чи шалгаад үз. Иймээс ардууд толгойн угсаанд дургүй болсон цаг. Тугалахаас өөрийг мэдэмгүй, ямблахаас өөр гавьяагүй гэд. Иймээс тэнгэр тулайн угсаанаас нүдээ аниад л дутаасан мэт. Тулайн угсаал үхэн, тулайн л угсаал хорлогдно. Толгойн угсаанд зөв үйлийг хэлчигдэг нэгэн байхгүй хэрнэ зүсэн бүрээр алалцах үйлийг тэмдэглэхийн. Иймээс эзэн Чингис хааны бусад ураг угсаад толгойн угсаанд дургүй болжээ. Тэднийг өвхөж байхдаа таарс саятан гэж ёрлож байсан цаг. Гэвч мандуул хаан хүссэндээ толгойн угсаанд төрсөнгүй. Эцэг Чингис хааныхан үйлийг үргэлжлүүлнэ гэж толгойн дээдсээр биш. Чингис хааны нэрээр ач хүүнэн гэж өөрийгөө хэлж байсан. Би бол Чингис хааны угсаа болохоос тулайн угсаа бишээ гэж ах トゥ нараасаа ондоо байсан нь тэр л юм. Тэрэн цагт хамагтаа ноёд сайд тулайн угсаа байх бөгөөд бүгд самуун бөгөөд ард түмнээ инэрдэггүй байсан. Иймээс хааны хүү Каусуар
буюу хасар. Удмынхан ард түмнээ ухаж нүүдэлчин ах уйдаа өссөн учраас энэ нутагтаа эгэл байж Монгол амьдралаараа амьдарч татсан ноёдын хувьд нэр нь мандаж байсан цаг. Ард олон нүүж амьдардаг энэ л ноёдтой дуртай. Ирхэлж ямбалж охтыг нь булааж эдийг нь совдаглах тулайн угсаатныханд юр дургүй. Ингээд гарцаагүй учраас хоёр угсаа гарсан ч Каусаар буюу хасрын угсаа хаан болж болохгүй гэсэн учиг байсан. Тиймээс энэхэн сэмхийг далимдуулж хаан дээдсийн 3 хүүний бусад угсаас өвчлөн орж ирсэн нь энэ. Гэвч энэ 3 ихэс ноёдыг үл таашаах зүгээр л би монгол хүмүүн, монгол нь монголоороо байж ардаа инэрх төртэй болъё гэх хүмүүс тэнд бас шургалан орж ирсэн. Өөрөөр хэлбэл боорчуу, зэлэм, мухлай тэдний үр сад өнөөдөр сайн явж байна. Сайн ч ноён байна. Хин толгойтой, хин чадaltaй жанжин тэр нь хаан болог гэх учиг гарч ирсэн. За ингээд энэ тэмцэл дунд ихээсээ сурсан учраас Мандуул хаан нүүдэлчин ахуйг сойрхож нүүдэл ухаанаа олж хуучин ёсыг дагаж явснараа тулайн угсаанаасаа нүүдэлчин аймгийг анхлан захирах ардын сэтгэлийг ээнэгшин хам болсон юм. Гэвч тулайн угсаанаас болож жонон үлдсэн байсан. Болож жонон бол Мандуул жононг хаан болоод удаагүй байхад ирсэн. Угаасаа тулайн угсаанаас цөөн 3 эр үлдэж байгааг мэдэж байсан тэрээр нэгийг нь ч бүү алт юу гэх сэтгэлтэй байв. Мандуул хаан ийн өгүүлсэн юм. Ганц хүмүүн байвал нэгэн арга мөхөрн шүү. Иймээс ардыг инэрч хайрлаж нүүлчин ахуйг сонирхож их багын алин цагт ч энэн ёсыг битгий умартаараа химэн болоод жононд хэлж сойрхож сургаж байсан. Эсмэл тайч гэсэн энэ гарвлаараа тулайн угсаанд багтдаг гэдгийг үрс танар мэддэггүй. Гинэтл гараад ирсэн дээрэмчин мэтэр сэтгэж бичцгээдэг. Ардын нүүр Мандуул хаанд уламтай зөөлөрч түүнийг хүмүүн бүр хаан болохыг зөвшөөрөхийг мэдсэн бусад ноёд, бусад өрсөлдөгчд шүд хавиралдаж эхлэв. Шивэр авир чимээ нэгтээд ямартай ч нэгэн учиг болоход бид хилэлцэв. Хааныг барьцаалъя гэвэл хатнаар нь барьцаална. Бидэнд ямар нуган үр байх вш. Шин ирсэн хатныг балчир учраас ямартай ч хүндэн. Хүндхийн тулд хээлтэй байгаа тул түүнийг нь зулбуулах уу, хээлийн төрхөөр нь түүнийг нь алах уу гэх нэг учиг болох нь байна гэд Мандуухайг бас ургаа хамгаал та гэд Мандуулд би сануулж байв. Бибээр жанжид дүшмэдээ зэхэж адуу малаа хурааж зүүн цагт бэлдэх очиг байлаа. Урагч нь төрж охин байх аваас чи аврагдах, хүү байх аваас чи хорлогдох нь Мандуухай минь гэж бас түүнд хэлсэн. Тэнгэр эргэх нь байна шүү. Эзэн хаан минь суудлаа өгчөж магад. Энэ цагт бид ядахтаа ард хэлбэртэй амьдарч адуу малынхаа дэргэд байх учиртай. Тиймээс эцгийнхээ дэргэд чи хэдэн адуу төрийн сангаас гаргаж зэхэж бай гэсэн. Ийм байтал охин хөхөд гарч учиг эргэлээ. Охин гарсан учиг Мандуухай аюулгүй болж нэг хэсэгтээ тайван санаа амрах зур Мандуухай сэцний охин хорлогдчихов. Яг л миний бяцхан мөртэй адил нойрсож байгаад өглөөс ирсэнгүй. Хүчтэй хороор хоолойг нь түлж хороосон байсан. Тиймээс уйлж чадалгүй чимээг өхөн үдэлжээ. Мөн үүнийг намайг хийснээр гүжирдэжээ. Тэрхэн учгийг хараад төр улсын бузрыг үзээд надад ордонд байх дур үлдсэнгүй. Ямагтаач хэлсэн учгаараа би эндээс явлаа. Огтоо чамд үлдээ. Нэгэн жилийн дараатайгаар над руу буцаад явуулаарай. Гурвал зэрэг явбал хүмүүний хар авах болно. Энэ учигт далимдуулж чи намайг зөөлж хідэн сайдуудыг минь амийг авар. Хэрвээ чи энэ хүүхдүүдийн өсөллийг хайх аваас миний хідэн мөргөн сайдуудын чиг рүү эргэн нэз. Үнэн учгийг чи юр олж чадахгүй. Замд нь олон худал гүтгэлгээр олон сайн хүмүүний амийг авах нь тодхон. Энэ бол эрт цагаас улбаатайгаар өшөргсөн хэрэг байна. Өгөнд минь итгэн үү? Өөрийг минь чи байцаана уу? Өөрөө мэдтгвэ гэж би Мандуухайд хэлэхэд танихаар болъё, тааллаар болог гэв. Ингээд би гарч яваад ордноос холдож чадалгүйгээр
харвагдаж өгсөн. Бараг мандуухаас эзэн хатан барааг минь харж байсан биз. Ордноосоо нэг өртөөч холдож чадаагүйгээр өөдөлчихсөн. Үүнээс цааш юу болсныг мэдэмгүй. Би төрөөс холдмоор байсан. Огтой хаятай байлгая гэж бас давхар биетэй байсан. Охин ураг, хүү ураг мэдэмгүй. Ямагтаач давхар биетэй босноо мэдэж байсан очиг төрөөс холдож энэ хөвөний эсвэл энэ охины амийг аврыг гэж л сэтгэсэн. Энэ нь ордноос явах учиг болсон юм. Аянгат хэн охины амийг хороов гэд байцаалт явуулах бас хүүхдийг харж асардаг тусгай хүмүүс байсан биз дээ. Бисүдээ хатан байцаалт явуулахыг тэр үед хоригдсан. Тэгвэл их олон хүмүүний ам хэрсэдэн. Тиймээс зөвхөн хариуцлага алдсан гэж тэр гарааны жанжин хүүхдийн асрагч хоёрыг ял өрүүл гэж зарлагдсан. Өгөөдөө бол баруун зүүн жигүүргээд олон ноёд сайд холбогдох учиртай босов. Тэрийг би сөхөхийг хүссэнгүй. Сөхөх аваас тулайн мөхсаан дээр ирхэн тодорхой. Мандуул хаанд тэрэн цагт нуган үр байгаагүй тул дахиад л их захгүй тэмцэл алаан болон Монгол төрийг мөхөөхөөр оролдох нь гарцаагүй. Миний цагт бол би ямар ч учиг гарсан болод жонон болон тулайн хагсааны хэн бэрийг ч өмгөөлнө. Учиг нь мандуул хаанд чи өсөх ирээдүйтэй нуган үргүй тул ах дүүсээ хөнөөж болохгүй. Чиний бие бөхөрхөд тулайн угсаал цааш хаан ширээг улбаалах ёстой шүү гэдэг байв. Энэ л миний бодол байлаа. Учиг нь олон чиг учигт эзэн Чингис хааны отхон хөвөн тулайн угсаа хаан болох ёстой байтал дундуур нь түүний өөр нэгэн хөвөн орсноороо анхан мөртлөө Тэнгэрийн бошгоос зурж гарснараа их түүтэрийг Монгол нутагт үлдээсэн. Тиймээс би Монгол нутагт дахин Тэнгэрийн таллаас гадуур хаан ширээ залгамжлахыг эсэргүүцэх нэгэн. Энэ л домог дор өссөн би энэ л домогт итгэнэ. Хол угсаагаараа их талаа давал би өгөөдөө хааны гүнж болно. Тиймээс энэ үлгэр миний ижигээс ижид дамжин ирж өгөөдөө хааны харуулслыг өгүүлсэн очгуудыг бидэнд бол балан өгсөн. Ийм учраас дахиж хэн нэгнийг төрд гаргаж тулайн угсаанаас бусдыг байлгаж төрийг самууруулж Монголыг мөхөөх зурхааг тодлохгүй байхыг хичээнэ. Аянгат та тэр домгоо ярьж өгөөч. Бисүдээ хатан өгөөдөө хаан сүүлийн амьсгалаа гаргахдаа ингэж хэлсэн байдیں۔ Эцэг хаан минь тулайд итгэлт төрөө өгөхөд өмгөөлж босоогүй ах нь би өртөө хоцорсон. Миний бие залгуулад үр төрөвч энхэн төрийг өөхлүүлж таргалуулавч нохоо тоож итгээргүй болгоно гэдгийг зөвнсөн мэт байсан. Баяжвч бусдад нөлөөгүй гэсэн үг, жаргавч бусдад чадамжгүй гэсэн үг. Тиймээс туранхай эцэнхий байвч тулгар төрөө бусад ус оронтой энэ тэнцүү авч явахын тулд эцгийн тааллыг сойрхож тулайн угсаанд ямагт төрийг өгч байхыг хүсэмжлэн хэмээжээ. Иймд Гүйг хаан энэ захиасыг биелүүлэн тулайн угсааны мөнхийг Монгол төрийн их хаан болгон сойрхож эцгийн хүслийг биелүүлсэн. Ямартайч ихийн хийсэн самууныг дарж өгөхийн тулд Гүйг хаан өөрийн биеийг золиослсон. Энэ домгийг хуучилсан учраас би энэ үгэнд итгэнэ. Ямар ч байсан эзэн хааны таалал их зурхаан ёсоор нь тулайн угсаан хаан байвал бид туранхай нохоо байвч төрд хүчтэй байна гэж итгэнэ. Аянгат эзэн дээдэс Чингис хааны үгнээс зурж болдоггүй гэж одоо ч буурлууд хэлдэг шүү дээ. Түүний хэлсэн үг бүр биелдэг шидтэй гэж байсан. Бисүдээ хатан тийм учраас эзэн хааны тулайн угсаа гэж хэлсэн үгийг бид дагахыг хичээнэ. Хэрв өөр хэн нэгэн гарч ирвэл өөхөлж таргалавч нохоо шиншихгүй болно. Аянгат гэтэл тулайн угсааныхан өөр хорондоо дайтаад би бие алаад услаа шүү дээ, тийм ээ. Бисүдээ хатан тийм ээ. Бутахан удгун тулайн угсаа яагаад ийм байдалд хүрвэ? Бисүдээ хатан Каупле буюу Хувлаа хаанаас үүдэлтэй нэгэн зүйлийг мартсан учраас энэ байдалд хүрсэн юм. Улбаа дараалан эзэн хааны онгон шүдэх ёсыг хэдэн жилээр алдагдуулсан тул тэнгэр догширсан гэж үзнэ.
Тиймээс эзэн хааны тайлга тахилгыг хэдий олон жил хийгээгүй тэр бүрийд эр заяа өгөж байсан гэж удгад зайрад болон зурхаач хэлж байсан. Мандуул хааны үед 4, Автай хааны үед 6 жил дайн самууны учраас энэ ёс алдагдчихсан. Яг төдий тооны эр хүмүүн тулайн өгсөнаас тэр үед өгсөн. Тиймээс би Мандухай Сэцэн хатныг Мандуул хааны үед энэ ёсыг үргэлжлүүлж жил болгон хийж байхыг даалгасан. Аянгат Хувдлаа хааны үед энэ ёс алдагдсан гэсэн үг үү? Бисүдэ хатан энэ ёс болбоос эзэн хаан төв цагаан сүлдэт овоо түүнийг тойрох 9 цагаан сүлдэт овоо нийт 10 сүлдэт овоог дахих. Дайнтай үед хар сүлдээр дахиж, их 50 цагт цагаан сүлдээр дахиж 10 газар нэгэн зэрэг бөөлж бүх нутаг хязгаараа дахиж тайлдаг ёс байсан. Үүнийг эзэн Чингис хааны ёс тайлга гэж хэлнэ. Аянгат буурлээ энэ нь Монгол голомттой холбоотой тахилга юм байна, тийм ээ? Бисүдэ хатан тийм улсын голомтын тахилга Тулайн угсааныхан хийдэг. Тулайн угсааны нуган үр энэ гэртж байна, тэр гэртж байна. Заавал биеэ алах ёсон байхгүй. Тэнгэр таалаад аваад явчих учиг байна. Бидний үед бол цагаан сүлдтэй авааг тагтдаг байсан. Бисүдэ хатны улаач хацаргоо хатнаа тодолж буусан буултын тэмдэглэлээс. Мандуул хааны их хатан Юнгүн буюу Сүр Бики цолт хатан онгод маань миний эцгийн ясан язгуур талаас буужээ. Тэр цагт ойрд улсын зэлмийн урайхай, уйгад, хорь төмөд, ойн иргэд, асууд, басууд, ихэрс, олхнууд, өвөлд, дархад, үгээлүн ихийн цүм ардууд, ариг бүх хааны ноёдууд, зүч батын ноёдууд, хүлэггүй хааны ноёдууд, гүйг хааны талын ноёдууд, цагаадайн зарим ноёдууд болон өөр олон жижиг отог аймагуд хамаарагддаг байсан. Нэгэн удаагийн буултан дээрээ өөрийгөө тодорхойлно надад айлдаж байсан халтгалыг төлөвлүүлье. Ойрд улсын Ихэрс Уйгад аймгийн удирдагч Бих Арслан буюу Бэгэр Сэнз ноёны охин Юнгүн Бибер энэхэн улаачтайгаа ижил хамартай ойролцоо нуруутай билээ. Гар хуруу минь язгуур заяаг хэлтгсэн тэгш шулуун мах өөх багтайч галбартаа таарсан гойлог. Арсны минь өнгө гэрэлтэй цайвар бор. Ус минь зөөлөн долгионтой. Заада эвлэгхэн зүс царайтай байсан. Цэвэр цэнцгэрийг эрхэмлэж анхлын үнэртэнд дуртай. Арс минь толгор жигд. Хөмсөг минь дальж игүүшиг. Гэрэлцэн том биш золбоот борнуудтэй. Хоолойн өнгө яруу жижигвтер уруултай. Өөрийн донжоор хүүрнэх нь олноос онцгой харагддаг. Ном, судар, уран зураг дэлхийн түүхийг маш их сонирхдог. Гоёл чимэглэлээр наатахаас илүү хүзүү малгайн оройд гоёлтой. Голын ганцхан дурлалт ягаан очир алмаазан зөвлөлттэй. Бичгийн хэрэгсэл сайхан үзэг, номын арвин сайхан цуглуулгатай. Зүм мэдрэмжийн ашиглан аливаа зүйлсийг тандан ажиглах туртай. Зүүдний совин ихтэй. Бусдын бодлыг мэдрэх мэдрэмж өндөр. Маханд биш шүлэнд дуртай. Цайнд биш цэцгийн ханданд ундаасч байгалийн сайхныг харж бишрэх дуртай гэж нэгэн буултандаа ярьж байв. Улаач би хатан онгодынхаа аашаагийг тодорхойлбол хүмүүнийг сурган хүмүүжүүлэх, зааж зөвлөх тал дээрээ их авьяастай. Маш сайхан сэтгэлтэй, их зөөлөн, тууштай. Чиний хэрэг бүтэж байвал минийх яах вэ гэх жишээтэй. Ер нь хувийн ашиг сонирхол багтай. Арга, эвдэг маш чадмаг олдог санагдав. Намааг маш их хайрлаж, надад бусад онгодоос илүү их дүлгөөнд зөөлөн ханддаг. Надад бэлэн будаа өгдөггүй ч хатан ухааныг судлахыг байнга захиж баг багаар зааж зөвлөж байдаг. Хүмүүнийг уншихтаа гаргуун. Одоогийн хор бол сэтгэл судлаач шиг. Игэл мөртлөө эрхэмсэг, сайхан. Урлаг уран зурагт дуртай,
Өөрийн гэсэн этгээд хэв загвартай энгийн мэт хэрнээ өөрийн донжийг олж хувцлаж гойдог хатан байжээ. Би түүнээс гэр бүлийнхээ тухай ярихыг хүсгэд тэрээр эр нөхөр минь хаан хүмүүн олон уйлыг зэгсэн өндөр дээд нэгэн байв. Буруу гөгч боломгүй, гомдол тээж боломгүй. Эзэн нэгэн байв. Төрүүлэн өсгөн өндийлгсэн багахан жаахан үрсийг минь хясалт хорвоо авч одон олонтой золиос босон тул гэр бүл гэж надад юу байх вэ? Эцэг эхийн гэрээс эртэд явсан болохоор хатан хүмүүний заяа бэрх. Хатууд суралцах болохоор ээж аавын элэг үлдвөө гэхээс инэрч хайрлах сэтгэл холд өргөн отсон ч өрн болсон миний төөрөг заяа гэлтэй. Хаан төр тоож хатан ээжийн хөслөөр хан хүүний мэлмид нийцэж алтан хэлхийг таслалгүй алтан урагт очиж хаан хүмүүний ингэрд хамаг усын тэргүүнд эцгийн нэрийг алдалгүй ээжийн итгэлийг эвдэлгүй тэнгэр эцгээс зөрчилгүй дээдл ёсыг даган сэхэрч өөрийн үйлийг сэдэж илээж үдсэн заяа хан хөвөнд тоогдож хайрын дээдийг үтсэн билээ би. Эр имийн ёсоор эргэж наадаж аргасан билээ би. Төр усыг эзэгнэж төвшин амгаланд зорьсон билээ бид. Төрт ёсыг дээдэлж төмөн үлийг зэгсэн билээ бид. Төрийнхөө сүлдэнд залбирч гуйж явснаас аав ээж амраг нөхрөөс юу ч гуйж авсангүй. Дээд тэнгэр онгон шүтэнд залбимч мөргөж явснаас дэрэгдэх ёсгүй дайснаас юу ч говшиж явсангүй. Одоо энэхэн үед өөрийн хийсэн үйлэндээ эзэн болон суугаадаа төрийнхөө сүлд хөх тэнгэртээ баярлан бахтан суунам би. Авсан үүрэг ирсэн төргөө туулж одоо нэгэнд ухаачсан болохоор энэлэн шаналан суух цаг минь баг багаар нэмгэрэн өнөө цагийн хүрдэнд элэг нэгэнтэй дэвтэж гэвчиг хөндөөр нэгэн цэгэн байнам. Зөвүүн болохыг зөвнөн мэдэж алтан ураг оргуу болохын сэрэмжирж аюулыг холдуулах арга сэдэн амин хувийг үл тоон уйлыг згсэн билээ. Мандуухайг өөрийн зөнгөөр таньж ордон данх авчруулсан магнай өргөн ирэмгий төрхтэй охин үрийн галбиртай чанга ястай өлчүр биетэй шанаа өргөн шулуун шудраг авиртай чин үнэнч нүдтэй дайчин чанартай зэргээс ажин мандуул хаанд баг хатан буулгахыг ятгаж байж дийлэн мандуухай алдрыг тэнгэрийн ивэлээр хайрлаж чадах хэдийг сургаж цаатах утгыг таниулж хатан хөлийг өвлүүлэхийг хичээсэн билээ. Мандуухай эрдэм номонд дурлаж шамдаж эхлэегүй. Харин түүний сонирхлыг нь төрүүлэхээр содор номыг эмхэлж ярихыг ярьж уншуулахыг уншуулж түүх домог өгүүлэн байж төр усад итгэл сэтгэлээ харамгүй зориулах хүртэл нь урт хугацаанд биш ч гэлээ сургаж сэтгэлийг нь алив эрдэмд татаж чадсан хэмээн сэтгэнэм. Ааш авир хурц мандуухайг анхлан ордонд ирэхэд мандуул түүнийг гих сэтгэл баг байсан. Бас ч өгөө царай зүс эд ямб өмсгөл зүйлт авир ааш зарим нэг эм хүмүүний нууцад нэвтрөхийг заан байж хаан эзний ивэлийг хүртэж сэтгэлийг татаж чадсан билээ. Харин сүүлийн хэдэн жилүүдэд мандуухайтай ойр байх аргагүй болсон. Миний түүнд мэдүүлэх мэдлэг нь нэгэнт дөхөмтэй болсон тул түүнд цаашдын уйлд итгэж байсан тул өөрийн багхан дэмийг хансан хэмээн үтсэн тул их хатан баг хатантай хит ойр байж боломгүй тул мөн олонтой өмөний уужиг эхэлсэн тул хэрэгэрч хэлсээрч төрийн хэрэгээс ангижрах болов би хаан төрөөс хөндийрөв би харин энэ бүхний цаана улс гэр уймж хаан ширээ эрх ямбын төлөө арсалтан тэмцэлтэх нь хэрэг сэтэрч байсан юм. Үүнийг би урд мэдэж байсан ч үн болдгийг миний эрхэнд халтна гэж даан чухарч байсангүй. Хамаг бузрыг үйлдэж хайрт үрсийг минь хөнөөж хатан нэрийг минь гутааж хаан төртөө минь хүртэл хагаралдуулж дийлсэн билээ. Түүний хувьд би хожмын өдрийн саад байсан юм.
хасрын удмынхан хаан ширээг буснуулж хатан миний түүхийг хаан хүмүүний мэлмиг хүртэл булангар даах. Хорыг сурмаг хутгаж хайрын нэр хайрт хаанаас минь хагцааж мануухай хочийг зүүлгэж албад иргэд юуг минь сөхрүүлж мунхруулж өшөөрүүлж ариун хатан би ухааныг минь ахуй түр андгаа тангараасаа зурцсан болгож өхүүлэх ёрыг сэдэж гүйцэлдүүлж үгээр үлэн гутаан басамжлав. Айда тэрл нартын амьдралыг огоорох сэхэл байсангүй. Ур ухаан гаргаж тэмцэх тэнхэлж хүрсэнгүй. Хамаг ус минь цайж нүдэнд минь гоник хорон сэтгэл зүрхэнд гэгээ үгүй. Өөрийн амьдралд нар үгүй болсонд тэрл үеийн төрийн дайснуудын зорьсон хэрэг зэгсэн үйл сэтсэн хар санаа нь цаадгүй биеллийг олсон юм. Хаан төрийн өмнө гутааг донд оромжлогдсон гүтгэгдэж хамгал хочийг зүүж халуун амиа өргөхдөө төр улсаа гэхэл төвшин амгалан гэхэл хүсэл юуг өвөрлөн дээд тэнгэрт залбиран хатан мандуухайд итгэн хаан түүндээ залбирч алтан ургийг л алтан аргамжаад хэлхээг л авралт мандуухай хаан төрдөө найдан ам юуны мөнгөн утас тасарвал юунд харамсах хэмээн алд бие үл хашуусан билээ. Атаатан дайсан хаан тамга төрийн сэнтид санаархавч санаа нь үл биелж зөн юмын тайлагдаж тэнгэрийн ёсонд тэтгэгдэж тэдний булай тэндэн үлдсэн ажээ. Одоо энэ хэн цагдор алдар нэр үгүй атаат дайснаар цоллогдож амгалан гэчийг үзэлгүй алтан яс цусны өмнө уйл лайг эдлэн адлагдсан гисгээгдэн яваан юм. Миний үдсэн нь гисгээл бус үүрэх тул цуудал үгүй төр самуурах нявартай тул хичээн бадраах галыг унтраалгүй бадамлуулах урыг сэдэх гэж хамгалт зөнг танин түүнийгээ ор болгож зүтгэж хатан заяа багныг санан алтан төрийг унахгүй гэж алдрах ёсгүй ухааны амийг таслалгүй. Мандуухай алдрыг соёрхуулж мандуулд нийцүүлэн хидийд хэрэглэх ёсыг уламжлан алтан ургийг мөхлөөс аварсан багахан гавьяатай билээ би гэж ярилцаж байв.